Энд ер нь айгүй өндөр мэдрэмж авч байна. Би бол 173. Иртэрчээд хүлээгээд автобус нэрэхгүй үнэн ихсэлэх юм. Амар халуун байна. Би хамаг биений хөлс урсаж байна. Ваа. Өчлөө ер нь Монголтай адилхан оролттой юм байлээ. Та нар 13 тэгшгээд буддаг 13 тэгш. Гэчгөөс тарч байгаа нэг. Recording something. Yeah. Hey, it's been 14. Өчигдөр сайхан руу. Оо, сайхан. Тэр Grand Palace гэж юм руу явах гээд. Тэгээд автобусанд сууж үзэх чинь. Тэр нөгөө тухайн орны амьдралыг судлахын тулд тухайн үений орны хүмүүсийн явах гэдэг. Автобусанд суух гээд. Автобусанд суух гээд. Автобусанд сууж үзгээл ээж чинь. Трен бол айгүй амархан байсан. Автобус ч гэсэн ийшээ зүгээр нэг суугаад 40 минут яваал тэгээд буучих юм байна. Тэгээд замдаа сольж мөлөхгүй. Тийм байна. Би ер нь нэг ингээд төв байж байгаа нэг бодлын амраа. Ер нь хэдэн төгрөгөөр автобус суугаа мэдэхгүй байна. Ямарсан бэлэн мөнгөтэй өг гэсэн. Ер нь бол бэлэн мөнгө байгаа. Тэгээ тэр Grand Palace руу өвдгөө битүү мөрөө битүү мөнгө чичих хэрэгтэй гинэ. Сонин загварын чиг хандахгүй болчиход явж байна. Яа тийм тий. Яа тий. Тэгээд оюулаа өвдөг мөрөө хастаг байх юм бол очиод заантаа өмдгийг зардаг гинэ. Тэгээ хүмүүс чинь бахан заантаа өмдөж болчихсон юм шүү дээ болчихлоо. Автобус нь 20 бат гэдэг юм байна. 20 бат гэдэг юм байна. Тэгээд оронгуудаа яах гэдэг л. Жолоочд мөнгө өгөх гэсэн чинь жолооч нь хоошоо явгээд нэрээ автобусны кондуктор гэж юм байдаг шүү дээ. Тэгээ кондуктортай юм байна. Тий, Монголоос байгаа болчих шүү дээ. Дээрээ бид мэдсэн шүү дээ гэх чинь чимгээд. Тий. Лондонд бас нэг кондуктор байх болчих шүү дээ. Тийштэй жолоочд нэг ер нь кэш авах болсон үстэй. Тэгээд гэсэн чинь кондуктор ч амар хөрхөн 20 болоо шүү, 2 хүний 40 болж байгаа шүү гэх энэ машин дээр принтер эдгэлсэд нэр гаргаад ирсэн үг юм байна. Карт ч унштай. Ой, юутай юм байна? Агарч болгоч. Эсэтэй юм байна. Тэр хамтдаа цуг суучих гэсэн чинь хүмүүс нэг нэгээрээ босцоогоод юу автобус метронд хүмүүс хоол идэж юм уухгүй юм байна. Уулагдгүй юм байна. Тэгээд нэг олон хүнтэй байдаг болохоор үүргэвч юм бас үрдэггүй. Үүргэвч дандаа өртөлтөд авчдаг. Үгүй л ингээ барьчдаг юм байна. Тэгээд хүмүүс нэг дүрмээ ягшил байх юм аа. Манай Лондонд бол бас хүмүүс үүргэвч урдталтамжтай байхгүй шүү дээ. Тийм ингээд битүү хатчаа ингээд хажуу талдаа цүнх мөнгөд авчдаг суудны оронд хийж мэгээд Лондон ч тэгээд энд бол тэгээд Азийн нэг тийм соёлын юм байна те олон хүнтэй газар бол. Гэхдээ манай Лондон ч гэсэн олон хүн чинь. Йоо дөрүлөө хөвгтөөс урах заасан уу? Ээж хоёр хөвгтөн. Нэг юм скутер дээр суусан. Тий. Аав нь суугаад хөвгтөөс суулгаад ээж нь суугаад арталтаа дахиад хөвгтөөс суулгацсан. Бичлэгэн дээр гарсан. Яа, яг ичгийн намын дотор хоол нарагдаад. Өчнөө. Аха. Нөгөө орхосон авсамаа дуусгахад уул нь entrance нь цаатаа 8 буудлын дараа тэгсэн чинь автобусаа жолооч орилоод буу гэж бодчихлоо. Бодоод энэ чинь энэгээр л орд юм шиг байна. Тийм л юм шиг байна. За энэ хоёрыг харъя шорттой явж байна. Залуучууд мөг жортой явцгаа чинь. Хүүхнүүд яг урт өмсчих. Одоо оронгуудаа нөгөөдөл чи өмдөө удаж авах нь. Би мэдгүй байгаа өмд ганц өмдөөс өмсөөл ирсэн одоо. Бин тамирын өмд болдгоо гэсэн. Гэхдээ бин тамирын өмчийг харагдахгүй байгаа зү. Мэдгүй одоо тэгээ авгүй бол одоо өөрөө авцаа. Өмдөө зарцгаа чинь өмдөө авч байна одоо сайн. Хийж байна. Өмд авч. Тэр өмд авах гэж буцаж гарч ирээд байгаа юм болов. Магадгүй те. Та гарах уу? Намайг дагуулад гараарай. Миний гараас бариад. Йоо нөө 8:30-аас сонгоогоод 3:30-д хаад юм байна. Тэгэхээр баг 8:30-д ирчихье гэж бодсон чинь худлаа юм болсон. 11:30 болж байна. Хизээ гаргаж болтгүй юм шүү дээ. Хизээ гаргаж болохгүй, шорт байж болохгүй, өвдөг гарч болохгүй, мөр гарч болохгүй. Уранхай джинс байж болохгүй. За энэ юу н яг яадаг газрын ханаа? Мэдхгүй шүү дээ. Ямар ч нэг тийм энд байдаг нэг хитэн сүмийн юу н гэсэн нэг нь гэсэн. Айгу хамгийн том нь л ингэсэн. Манай стори хийх гинэ. Стори чи уцаараа бичлэгээ хий. Тэгсэн. За тэгээд орцоогоо л явъя да. Тэр имийг яаж мэдхүү гэдэг ус авцсан.
ус авч ууж явахгүй бол айхтар халуун. Эндээс 30 градус. Оо ингэж. Нөгөө аюу амар хулан жоор зэлтэй болохоор бидээс нэг хужаа царайтай орс хэл ойлгодог болохоор орс хүмүүсийн хажуудалд нь яваад тэгээд Энэ минь зургийг харуулъя л таа. тий. Ханаа энэ орсууд явж байгаа сонсороо. Би бол надад орчуулж та. Тагнуулж байгаа манай. 15 minutes late. Our appointment time. Бодтын сүм юм байна. Тэгсний бодтын сүм бийж юу үтэй юм те? Юу та? Юу лээ? Күн зүмс шиг юм давхар яваад тах юм. Энд чинь одоо хоёр тустай биш юм уу? Тий. Күнзийн сургаал, бомбын шишний сургаал. Бомб күнз бодта тустай өстэй тий. Холцсон юм шиг. Тайланд энэ дайманы үеэр ямар хуу юутай байсан бол манайх ч нөгөө нэг дайманы үеэр чинь хамаг түүхийн дурсгалаа эвлээд өргөцсөн шүү дээ. Тайланд ч хаана аваад үлдсэн болохоор Эдгэрний эвдрээгүй болов уу? эвдрийг юм болоо. Тайландын түүхийг бас сайн мэдэхгүй юм да. Америк ч Вьетнамтай байлаадснаас Тайланд нь шууд их Британаа дагаа авцсан болоо. Тэгсэн болов. Хэвээ тэр яна энэ улс орны түүх мэдэхгүй. За ханыхан зургийг хаанд дарж өгөө. Харин хаант зургийг даруулах вэ? Энэ юу руу очирлоо та юм бол бүр очрын улам нэмэгдээд шүү дээ. Энэ хоорондоо ядаж зураг даруулж авах уу? Хүмүүс гутлаад хэлж байна хана. Гайгүй гутал байна уу? Тэгш. Татад харуулж та. Гой зураглаач хэлтий. Аны гарт ус өгчөөд. Тэгээ зураг нөгөө гараараа зүүм хийгээд. Тэгээ зураг дараадах гээд байгаа. Бичлэг хийгэн зураг даргин тэгээ усууг нь. Тий. Тэр ч болно гойны баланс даанч арьцмаар нэг жижиг энтер гэсэн. Тэгээ нөгөө руугаа очилж ороод ирсэн чинь оруулахгүй гинэ. Тэгээд ийшээ. Ийм манайх шиг жандрас шиг л юм бурхан. Гэхдээ юуг бодвол айгүй чигчүү юм. Тэгээ нөгөө имэн хааны ээж нь өнгөрсөн юм шиг байлаа. Тэгээд энэ жилдээ хашуудлын жил гэсэн. Өндөр юм аа. За би буулаа. Ингээд хөл нүцгөө очрлоо юм байна. Тэгээ очрон тийшээ гараад нэлээд холлоо энэ да. Ламныхаа хувцас нэг иймэрхүү юм байна. Тийш орж болохгүй гэж бичиг Take үлдээ. off your shoes. Орохын тулд Оо, хосталтайгаа хүмүүс яваад штэ хүмүүс хилээч миний коммунист штэ минийхөө гинэ. Миний гань. За зураг дараалах юм уу? тэгээ. Тий. Зураг л ерөн сайхан зургнууд л дараад тий. Зураг л үлдэн дээ. Тэгээ зураг бичлэг л үлд. Уул нь ингээд зураг дарах амар гоё нөхцөлөө авахгүй нүдээр амар гоё харагдаад тэг зураг дарахаар ерөөсөө нэг нүүгэлцэн хаар юм болчиход тах. Энэ амар нартай болохоор тэгж харагдаад байгаа юм уу? Тэгж аа. Гэхдээ нэг л болохгүй байх юм. Хонод нь л ерөөсөө төстөлийн. Тэг нөгөө шавар тэр луум бар марна болохоор арай өөрөөр хийцэн. Энэ нэг үгүй дээр гарч байгаа юм шиг. Эдгээр чи энэ бол бичлэгэн дээр амар харахуулж. Үгүй дээр нэг юм хүмүүс харагддаг байсан да. Алуу наацсан надад өгч. Чиний шилж харах болоод байгаа юм шүү. Тийм үү. Гайг байна. Амар халуун байна. Би хамаг биений хөлс урсаж байна. Тэгээ нэг жижигхэн барилга руу ингээд бүх үзүүр нэг жижиг өрөөтэй. Өрөө болгон руу орох гутлаа тайлах нь лайтай. Тэгээ эхэндээ ч бол өстэй амар шударгаар гутлаа заавруулахгүй гэл амьстай тайлж мэлэлсэн зүйлээ зайтай гай гээд амьстай орч. Манай хаалгыг агаачлаа. Өнгөр уцруулан төв орд нуруу орё гэж бодож ирсэн. Энд чинь нэг ламнар ном уншаад тахч байх юм. Ингээд харсан чи гоё харагдаж байна. Дээврнүүд нь ингэж харагдаж байгаа. Тэгэд энэ нэг тийм төв барилга нэг байгаа юм шиг. Гол. Тэн чинь утаа эцэн харж штэ. Одоо би энэ зураг даруулж болох уу? Болно. За Яриач чи яасныга өөрөө. яасан. Болон хоолгон дээр зураг даруулаад тань яах гэдэг явъя л да гэсэн чи.
Яасан зөрүүлээд уу. Тий. Тэр чинь сая өрөөнд орж байгаа дотлоо хүсэлцээд. За. Энэ нэг юм бар муур нь мэдтгэхгүй энэ жоохон барч байна л да. Төрийн луу гулган нь мэдтгэхгүй. Яг нэг тийм яг нэг сурж байгаа энэ одоо нэг юм бичин багшиг нэг арай юу хийж мэдсэн. Нэг юм чулуун юм хийж байгаа сурж байгаа Монголын нэг тийм хөшөөнүүд нэг илийн хөшөөнүүд хийсэн байдаг шүү дээ. Тэднэртэй адилхан байгаа юм шүү. Одоо харин энэ минь панда гэдэг байгаа байхгүй юу? Панда үнэг шиг хэлбэртэй. Энэ зүгээр үнэг хийснээр панда шиг будаа ит юм шүү. Харин тийм. Энэ яг нэг тийм хөшөөнүүд нь би түрүүний арслан юм уунуудыг битсэнгүү л т. Өнгөрсөн хоол байгаа. Яг нэг тийм би нэг мундагтаа гоочлоод байгаа ч юм биш. Нэрингээсээ юунууд нас нэг л наахгүй байгаа даа. Энэ арслан гэд хүн шиг ичж. Түрүүний үүдний арслангууд бас арай байсан. За. Ихэлцээ. Жон чанхаж зөхөөч. Үгүй. За. Чогсон хүмүүс бол мөнгө өгөөрэй гэсэн даанч нэг дансаа чи барихгүй байгаа вэ? Данс нь би барьж байгаа. Надаа мөнгө авахгүй байгаа. Алт мөнгө идэл зарж байгаа юм байна. Бурхан зарж. Дэлгүүр юм байна те. Тийм ээ. Дэлгүүр л бас гутлаа тайлж байгаа. Тийм ээ. Юу нэг гутлан өмсөх шаардлага байгаа юм уу? Ийшээ өргөрч идэх гутлгүй явуучих юм шүү ээ. Гутлахтай амар хэр болох юм уу гэсэн гайгүй сансныг бодвол гэхдээ яг жоох хэр болж байна. Ийшээ ирэх гэж байгаа зөвлөгөө бол 300 бат гэдэг юм байна. Тэгээ нэг жоох муухай шиг гуталтай өрөөд ир. Тэгээ харж байгаа гайгүйхан шиг шинэ гутал өмсөө гараад ир. Үнэхээр 8 ухаан. Тавч хүмүүс сүү өмссөн ч лайтай яах Тий. гэж. Муу тавч өмсч ирэл гарахынхаа алдаад гайгүй гутал өмсөөл гар. Юу гэсэн үг вэ? 300 байтгаа батны мөнгө юм наа. Юу гэнэ for of the bag гэнэ. Энэ багийн яа дээ. Байгаар яах гэж байгаа юм бол. За хүмүүс аваад байна хэрэгэлдэг юм шүү. Яав. Энэ гутлаа багийн дээр их хэвээр байна. Тэгээ гутлаа үүсчих. Тийм. Тэгэхгүй бол нөгөө таж махалт чинь хүмүүс гутлаа алдаад байна ингээ баахан комплейн хийсэн. За. Энд бас хүмүүс наад чиг сэтгсэн юм байна л та. Дөнгөж гутлаа аваад гэж хэлэнгүүт нь. Тий. Гутанд гутлаа гэж юм тий. Тий. Энд ер нь айгүй өндөр мэдрэмж авч байна. Би бол 173 өндөр хүн бол биш шүү дээ. Тэгэхэд бол ингээд хүмүүсийн толгой молгоо хараад байгаа байхгүй юу? Би ер нь хүмүүс ингээд дээшээ харна өгөхөөс доош харж байгаагүй шүү дээ. Одоо тэгвэл нэг жижиг юмнууд тишмүү бацаанууд гэмээр 180 эртний хүмүүс ер нь байнга тийм мэдрэмж авдаг хата тий. Тийдэг бах та тий. За чи энийг хоёул өдөр сэлжээ. Цай орж ирсэн чинь хүмүүс гутлаа тайсан чинь шив нүнэр зайл залуугаас нэрсэн мэдгүй залуугаас гэдэг. Хөвтөж байгаа буддаа гинэ. Буддагийн чихмэх уруул муруул буянтаа шүү буянтаа. Энэ гоё энд тенттэй системтэй гоё. Ер нь халууцчлаа. Ингэж байж байгаа буддаа юм байна. Ингэж хөвтөж байгаа. Гэвч энэ хавтаа нүрийг харж аваад явах юм бол бусдаар тэгээд гидс мэдс би юм. Тийм байна. Энд ихтэй айгүй сэргэлэн байна тий. Босгож байж ахаар хэвтүүлчүүл хийгээд хамаагүй амар шүү дээ. Дээш өндөгөө тахгүй. Одоо эднээ нэг үнэ хөлн л явж байгаа шүү дээ. Босоод ихээр чи амар нүсрийн болох гэдэг байгаа байхгүй. Тэнгууд хэвтүүлчихэр чинь барихад амархаж дээш өндөр нэг өндөр биш. Тийм байна. Зүгээр уртаашаа барьж байгаа болоо тий. Юу болоо. Энэ босгох гэжсэн чинь босгож чадахгүй болохоор хэвдүүлсэн юм болоо. Тийм хаа. Тэгээд том юм барих хэрэгтэй байгаад байдаг. Өндөр байхаагаа. Аа 10 уруу тэгшгээд буддаг 10 уруу тэгш. Тэгш Бид юм амар буддаг штэ. 10 уруу тэгш байгаа штэ. Тийм байна. Ингээд тойроод байгаа юм уу тий? Уулын авцгаах гэдэг. Уулыг хараад байгаа юм уу? Уулан дээр нь бас. За ингээд болоо. За. Энд юу гэдэг байгаа юм? Зоос хийгээд байгаа. Зоос хийгээд байна тий. Эндээс зоос. Хорин батар зоос аваад тэгээд тэр зоосоо ингээд хараагаад хийх юм уу тий? Зүг. Манай нөө эргүүлдэхтэй л адилхан юм шүү. Тэгээ эргүүлдгийг жоохон мөнгөний хэлбэрт оруулсан. Мөнгө хийдгүй ш тань. Тийм. Тэнгууд тэрийг нэг жоохон мөнгөний хэлбэрт оруулсан. Заахан мөнгөө худалдаж аваад тэгээд тараагаа авчих. За ингээд нуруу. Тэгээ хараа хүмүүс хуваарж байгаа төгсгөл дээр орж чадахгүй төгсгөл дээр асгачдаг юм байна. Эхний хэд дээр нь ингээд ёроолхоо явж хагаад төгсгөл дээр нь амар их
зоосоо хураач чадахгүй төгсгөлийн гарцах ч тийм монголоор сүүлийн тэмээ начаа үнэ гэж байгаа байхгүй. Энэ ажилтг хүмүүс хамгийн сүүлийн нөгөө нэг хувийн хамаагүй олон солидог баг. Тийм байна. Ийшээ чаран саний за. Даруулаарай дараа. Дараад үзье. Энэ минь нэг мистер би шиг харагдаад байгаа байхгүй нэг тийм дээр үеийнхийг орчин үедээ холилдсон юм шиг малгай толгойн дээр үеийн малгай байгаагүй л хэлгүй дээ. За энэ гайгүй за энийг яг цаатлахад нь гараад үзье. Мистер би юм шиг барьцсан модод нь тэгсний гутлын нараа Монгол гутал өмссөн жах шиг. Холбог гар байна уу? Тийм. Эдгэр чи угаасаа энэ дээрээсээ л эргэлзээтэй юм шүү. Яг яах гэдэг юм бэ? Энэ үеэсээ лөө. Аха. Эрэгтэй ч шиг Өшөөнөөсөө л эргэлзээтэй юм шүү. Энэ ч гэсэн одоо тийм миний түрүүний яриад байсан луу хулган чинь энийг одоо луу юм уу хулган юм уу? Хулган гэхээрээс хэцүү. Луу гэхээр биш байгаа сте. Тэр одоо бас бүр юу юм бэ? Бүр юу ч биш биш. Одоо тэр мэр барнуудыг хараач. Yes. Сонирхолтой юм байна. Манайхаас өөр нэг юм их тийм шавх юмнуудтай л юм биш үү дээ. Тийм байна. Манай нөгөө нэг цагаан суврагнууд гэдэг штеп. Тэрний зүгээр арай өөр баг зэрэг өөр. Яг манайх хэрвээ энийг ингээд Монгол яг энэ сувгаар ивэл манай нөгөө цагаагарын байдлаас бодоо болно шүү дээ. Цулгаал юм ихгүй бол манайх чадахгүй. Цас бороо шавар энэ шин шороо чулуу чигжээд бодоо болно зү. Энэ нөгөө тийм чиглэг уруу амьсгалтай бороо шороо ордог газар тулдаа ийм юм боёороо байгаад байдаг. Яг тийм төстөө мөртлөг өсөө баг зэрэг өөр л байна да тий. Тэгээд тэгснэ тийм бомбын юмнууд авчихсан байгаа байхгүй юу? Бомб биттэй. Энэ аль яг буддын шашны юм болоо биш баг. Зөвхөн цамам хараадаг. Цамам хараадаг юмнуудаа ингээ хийчихэж байгаа юм болов уу? Мэдгүй шашин мэдэхгүй юм да. За ер нь ингээл дуусчлаа дөө. За. Окей. Хоёул одоо моол орё. За. Түрүүч нэг карт аваадсан шүү дээ. Одоо болохоор ийм coin өгч чинь. Сая наранд явж байгаад энэ air condition-тэй газар орсон амар гоё нөө. Ямар тансаг юм бэ? Тэгээ энд сая 56 гэсэн үү? Хоёул автобусанд 20-ыг өгсөн. Сая чинь тий автобусанд 40-ыг өгсөн. Энэ 56 гэдэг чинь метрон гоё байгаас тээ. Тэгээ явах цагийн адилхан 30 юм. Нөгөө хоёр чинь дахиад юм итгэл явжлаа. Хоолны сонголт ихтэй хулан жил өмөр байгаа. Бангкокт бол хоолны сонголтод юу л хоолны сонголт. Өнөөдөр битээрс харж агаад гой хоол иднэ гэж бодож байгаа. Одоо өнөөдрийн зорилго цүнх авах. Ийм ногоо могоо харагддаг болчиход байгаа юм. Яг Michelin star мөн ч юм уу биш ч юм уу. Тэгээ яг мөн бол энэ амар олон Michelin starтай юм байлаа. Тэгээд хийдэг юм нэм нухс-мухстай. Тэгэхээр би нэг яахгүй тэгээд crave хийхгүй тэгээд. Манай өнөө захиалга миний хоол. Thank you. За энэ миний хоол. Хоолынгийн хоол. Тэтгэл юм байна нэрээ. Юу захиалга гэж бодсон? Зүгээр нэг гоё шөл ууя гэж бодсон. Тэгсэн чинь яг миний төсөөлсөн юм шиг энэ зөг чинь надад би тань энийг авах гэж санал болгоё гэж зураг байхгүй. Тэгээ заа гэдэг явсан. Тэгээ би ингээд шинэ хоол туршиж үздэг гэж дандаа бүтгүүлдэг. Гэтэ амсаадах юм бас гоё жоох юм лөө. Бишээ. Нэг тийм чихэрлэг шүү дээ. Оо яана. Хүнд таалагдаж магадгүй гэхдээ надад бол таалагдахгүй. Энэ бүр мелон гэдэг нөгөө юу юм шүү. Мелон нэ. Гүй ногоо ч юм уу. Ойлгомж. Гэхдээ яг бүр нэг миний хоол бол гоё өнөртчихэ. амар муухай биш вэ? Гэхдээ бас амар гоё биш вэ? Not bad but not good. Би энийг уугаад гэхдээ ерөөсөө цадхаар бас харагдахгүй байна. За Чанаа жоох идчихээ миний хоолоос идэрээ. Чөөрөө хоол чинь жоох юм шүү. Жоох амтгүй болтой газар байна уу? Тэгээ хоёул хараад хоолоо дуусчлаа. Богцон жоохон бага. Тэрс амт нь амар гоё. Миний мах амд ороод бутраад байлаа. Бүлэшний мах шиг гоё л тийм. Тэгээ миний нэг тийм хамөрөний болмороо жоохон юм шиг зинтэй байна. Ер нь ингээд Тайландд ирчээд ерөөсөө ингээд нэг цадсан гоё мэдрэмж авахгүй байгаа. Таны нэг юм самарсан юмнууд аваад ер нь нэг тийм гоё бүтсэн ингээд нэг тийм гоё ногоо идээд, будаа идээд, мах идээд ингээд нэг тийм цадхой сайхан мөчлөө гэдэг. Ер нь тэгээ нэг дахиад идсэн ч мах идсэн ч юу ч идсэн ч ингээд нэг тийм нэг аргацаасан байдалтай яваад байгаа юм. Уг нь их хидэд байгаа ш тойлоо. Идэл яваад байгаа ш. Ер нь идэхдээ ингээд нэг юм
Би ч өөр нь өглөөний цагаан амар тултал идээд өдрийн цай тултал иддэг хүн. Өглөөний цагаач тултал идэж чадахгүй, өдрийн цагаач тултал идэж чадахгүй тэгэхээр нэг юм орой нэг өлсөнгөдөө байгаа. Тэгээд нэг тийм хэмх мэдрэмж нь амар их цадаагүй өлсөдөө болохоор тэгээд нэг осон болоогүй амруугаа гээл тэгэл янз янзын муугаад Би явж яах вэ? Ингээд явж яах вэ? өмсөж байгаа юмтай зохицохгүй байна. Уулын зохицчихсан бол наач айгүй хөөрхөн уутай. Тэр Lune гэдэг юм Тайланд брэнд сонирхлоо. Тэгээ уул нь юу гэж бодсон бэ гэхээр одоо Лондонд ховор байдаг шүү дээ. Нөгөө олон биш. Тийм учраас эндхийн цүнхийн авчвал тэнд бол нэх чи миний хэлэх гээд байгаа юм хэлээд өгч чадахгүй. Одоо элбэг байдгүй загвартай ч юм уу тийм бүх хүнтэй ижилэхгүй. Тэгээд өөр тийм брендийн аятайхан цүнх байвал авчиг гэж бодоо. Тэгээд загвар магвар нөгөө нь хөөх юм. Гэхдээ арьсан жоохон тийм хүн байна. Харин тийм халуун орны арьс жоохон муу байдаг гэсэн. Айгу муу байна. Чамд өгн харуулах. Харин тийм. Энийг бол аваад үзсэн. Энэ болохоор хэд гэлээ 7800 зөвлөө. Тийм. Тийм нэг 180 паунд ч юм уу. Тийм шүү гэлээ. Тэгэхээр харагдчихад ууган загвар. Гэхдээ даанч ингээд арьсан жоохон биш байна. Харин тийм. Тэ болчлоо. Харин одоо тэгээд зүгээр нэг гялгар утлаа авъя та гэж явж байна. Тэгэхгүй бол одоо энийг би одоо ингээл ангаагаал явж байна. Одоо энэ дээр миний аскарма битүү гэж. Тэгээд нэг нарны тос мос хийж яаж чадахгүй. Тэгээ энэ минь зүгтүүд уул нь хөөх юм байна да гэж ботсон. Тэгсэн чинь тэгээд за болчих нэг юм аргасан тоор авъя да гэж бодвол. За юу авчваа? нэг ийм цүнхлавлаа явж ир. Uniqlo-гоос. За. Энэ л болохоор ер нь тэгээд зүг олдохгүй байж байгаа. За энийг авчиг гээл. Авчлаа 17 паунд болж байна. Ханига дөрөвчиг авах уу? Төрөвч авах уу? Чи одоо юу чи хийгээд юмнуудаа янзлах уу наадах руугаа. Арай жоохон том зүг авлаа. Ер нь аялд явах жоохон томлтор зүг хэрэгтэй юм шиг байна те. Тийм ээ. Харин тийм ээ. Юу ямар өндөр юм бэ? Толгой иргэж байна. За хоёул эд тахтан 5 дахарт байна уу? Тий 4 ч юм уу 5 дахарт байна. Тэгээд хоол доор нь ч гэдэг юм байна, дээр нь ч гэдэг юм байна. Дээш нь заавал гарч ирээрээ. Тэр дээш нь юу идэх юм байхгүй байх гэж одоо доор нь чихэлтэй хайж юм идсэн чинь дээр нь байсан байна. Хоёул дахиад энд мэдчихэл та. Тэгэх юм уу? Сая доор цалаагүй үстэй. Чи бас өсөж байгаа үстэй. Чи Оо өөрөө нэг хамрын өөрөө юм шидчихлээ гэдээсэн. хамроо тавчиг шидчихлээ мэжлээ гэсэн чи үсэж байгаа үстэй тэгээд аа. Энэ сэрэгтэй Энд бас карматай юм шүү дээ. За. Тэгвэл маань чи power bank авчих. Унтраагаар байна. Power bank. Энэ моолны дээр нь гоё юу байгаа гэсэн, парк байгаа гэсэн. Тэгээ энэ молын чинь нэр нь Central Park гэдэг нэртэй. Өчигдрэх чинь Сиам байсан. Тийм, өчигдөр Сиам байсан. Энэ Central Park. Энэ нэг нэршүүллүүдээ өөрөөр нэрлэдэг юм байна. Одоо Grand Palace чинь болохоор Watpo гэдэг юу лээ? Гих мэтчтэй ингээд нэг тийм өөр гадаад нэршилтэй юм байгаад байна. За. Намайг дагаа явцгаая. Ой. Ойлгомжтой буруу алган татлах байх. Фүү. Өөдөөс эхэлж байна. Халуун салхи. Халуун салхи шивсэг нүлээж. Сэлгүүцгээс өөр нажилгүй над хорвогийн өдрүүд юутай сайхан. Холхин сэнүүж юу лээ? Манай бицээр эрдэнэ. Ваа. Энэ доош гоё харагдах юм шүү. Ямар гоё дууш юм бэ бэ? Ийш манай Skytrain энэ. Манай. Ил голоо дагаал хоёр талаар нь барилга бараал. Дахиад дэш явд юм шүү дээ. Оо, nice. Оо, энийг оройг нь харах гэж толгой малгай унах нэ. Оо, хаагатрын хүүхдүүд усан дээр. Хаагатрын хүүхдүүд усанд яаж байна? Айгу өндөр барилгатай юм а тий. Тийм байна. Айгүй өндөр барилга. Барилгад газар багтдаг байхгүй юу? Энэ олон хүний усны хэрэглээг яаж хангадаг бол? Тэгэл хангаал юм да. Энэ бүх хүмүүс чинь жорлонд орж байгаа, усанд орж байгаа. Йой, би арай л их юм бариад байна. Тийм үү? Аль наадах надагч би өсч. За. Ер нь бол энэ шар залуучууд ийм огтуд дагуулсан явж байна. Хөгшчүүд нь ч тэр, залуучууд нь ч тэр. Энэ ингээд
бас ширэнгэн ой шиг барилга барьсан байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд парка мартахгүй. Мод зод. Өө эний ч бол ингээд нуруугаа сайхан барилга барьсан бол сайхан л үсттэй. Чи битүү мөнгө шүү дээ. Тэгээд ингээд газар орхицсан бах юм. Одоо энэ парк ч ямар гоё юм. Доош бүр тэр парк явууч гэх шиг. Бой. Энэгээр буугаад орчих юм байна. Тийм байна. Энэ Central Park нэ Нью-Йоркийн Central Park шүү дээ. Тэр болоо биш. Биш үү? Биш. Энэ Бангкокийн Central Park. Надад бол энэ юу public transport нийтийн тээврнэстэй үнэхээр гоё таалагдж байна хаста. Манай Лондон ч гоё штэ. Тэгээд тэрдээ адилхан тэгээд ер нь Ядраахгүй тий айгу амар. тэр барилга манай 220 дээр байдаг лөө. Наа барилга чинь дахиад тат. Наа барилга чинь 220 байдаг үстэй тий. 220. Тий. Цирк яжууд. Арай намхаа хэлбэрээр нийцсэн. Сайн татах юм аа энэ камер. iPhone 17 baby. Энэ хатан сүгэн үү хаан сүгэн үү ямар адилхан юм? Үлзийн ч билүү. Үлзий биш хаа. Үлзий ч арай өөр үдээ. Яг гоо ингээ харахаар арай өөр л байна л та. Тэгтэл айгуу төстэй юм тий. Харин тий. Адил харагдсан юм чи. Ийшээгээ жоохон юу юм шиг байна тий. Өөрсдийнх нь хүмүүс ордог дэлгүр юм шиг байна тий. Манай нэг ачт хороолмоор ч нэг юм их байдаг өстэй. Хамгийн гоё дэлгүүрүүл байдаг юм да. Тэр үед. Миний захиалсан. Нэг кимбап шиг тэгсэн ингээм махнуудаа хийгээд, байцаа хийгээд, мөндөг хийгээд. Тэр дээр юу вэ? Зургийг харагч. Ингэжсэн ороогоод wrap шиг юм байна. Тийм. Би болохоор арай өөрөө авцсан. Mongolian beef, Fantan beef гэж. Юу би сэтэр Mongolian beef авсан. Хитэр авчаа. 129-оор авсан. Яг 150 мавис гэж байна л да. Ер нь бол Mongolian beef нь ер нь дунд ч байна. Базна гэдэг шиг л болж байлаа. За одоо ингэн заяа. Ингэн. За ингэн. Дахиад базна. Ингэснээ далан байцаагаа тавьсан бэл. За тэгээ гарч ирсэн нь болохоор энэ. Зөөц. За. Хайна. Don't jump stop. Хайна. За. Юу ч юм. Цай хуч хөдөнтэй. Манай пул чин дээрээс лак харагдсан юм ч те. Манай буудлаа. Зурган дээр манай пул чин тийш дээ. нон-стоп 90 минутанд пив тултлуу гинэ. 900 бат гэдэг чи юу 20 хэдэн паунд оо. 900 бат төлөөд тэгээд хангалттай пив уух юм уу 90 минутанд. Тий. 20 хэдэн паунд. Амар удаг хүнд бол гоё л дийлэх шиг байна тий. Сайхан цай байлаа. Энэ дэше гарч хэдэн мэс сэлчээд битэр орой rooftop bar орё гэж яриад байна. За өргө бичээ. Битэр өргөө дэлбэлсэн л байна. Манай өрөө амар том ортой. Шууд 2 орны нийлүүлээ тавьсан зэ. Энэ юм шиг үргэлжээ. 5 өшөө болоод хэвтгэд нэгэндээ хүрэхгүй л болчих. 2 хоног бивиндээ үрсэнгүү л онтол. Яг гадаана нэг жоохон Харавц сайтай бол биш. жоохон мяа. Гэтэ чимээгүй. Тэр нь амар. Даа ингээд нэг нь устсанд ороод 0 мөл орохоор ингээ харагдаад очдөг. Романтик. Би нэг талаас нь онгойлгож өгч биччихье яваад гэж. Хөргөгчөндөө нэг тарт. Юу лээ? Хараг йогурт. Хатаа сайн байна уу? Тавтасаа айлж байна уу? Тэгээ юу? Тайландын юу нойлуудыг хараад хараа хөвчлээ ингээд бидэтэй. Юу татсан бидэтэй. Тийм ээ. Тэгээд залгуур нэрээ хоёлаа конвертер авах юм бол өгсөн чи гайгүйсэн тий. Тийм. Ийм оролттой байгаа. Битээр амраа. Тэгээ хөвчлээ өөр нь Монголтай адилхан оролттой юм байлээ. Тийм. Монголтай адилхан оролтын хаанчлал орт юм бэл. За сайхан амрыг. За. Бид хоёр энэ 20 буудлын хажууд 20-нд ходоо гараад ирсэн.
Энэ view-ийг харуулнаа. Бангкокийг дээрээс нь харж байгаа. Тэгээд гадаас уусан чинь айгуу гоё. Халуун орон болохоор айгуу дулаахан байна. Дуун амир чангай. Тий. Тэг ер нь бол сонирхолтой ингээд дээрээс харж уудсуух. Тэг чам дэлгэр юм байна уу? Байхгүй дээ. За тэг энэ газрынхаа юг нэг хальт оруулчихна. Tomorrow. Тэр автобус 104-ийг хүлээж байгаа. Ингээ 104-ийг ирэхгүй заяа. Тэгээ Google Maps дээр гарч ирээд. Тэгээ энэ дээр болохоор 104 байгаа даа. Ингээ хүлээгээд байж ин да. Энэ зардын самбарууд нь автобус ирж байгааг харагдахгүй батай. Зардын ингээ сонгуулийн самбар нь нөгөө ирч амар тансаг масаг байсан. Дундаа ороод ирсэн чинь мөнгөнд тусаад гэхгүй. Энэ сэрмэлэрний юм дэжгүй юм байна. Миний болохоор энэ гоё. Өөр Энэ цай гоё байгаа. энэ цайстай амар гоё байгаа. Сахар амар багтаа. Тэ амар гоё бүднэрээ. Кимбабас халдсан ч тийм. Хүн ийм жижиг юм дээр баярдаг болтой. Кимбаб зартай байна. Кимбаб авлаа. Хулан кофегаа авлаа. Тэр автосаа үлээ. Нөө 104 автобус чи ирсэн шүү гайн лээ. Ахаа тэр. За. За автосныхаа юун дээр ирсэн. Миний баасан цугаа явах юм байна. Сая яаж цэцсэн? Сая энийг автобусны билетээ зардаг юунууд гэх юм уу цонхнууд тийш нь авсан чинь зүгээр шаагилдаад амар Болон ойрлоо. бүр айгаад ороогүй заяа. Цаашаа хай гэж байгаа юм шиг. Ингээд байгаа хгүй юу? Ингээд тэгвэл би бишээ гар гэж байгаа мах гэж бодоод тэгсэн чинь нааш гэж хэлсэн. Ингээд гар чи гар гэж бодоод. Тэгээд тэгсэн чинь come on гэдэг. За тэгээ орсон чинь ойлгохгүй ингээд амар олон ингээд араад цонхны хүмүүс ингээд шаагилдаад ойрлоод байгаа хгүй юу? Тэгээ бодохны юу яаж байгаа юм шиг байна. Надаас ирж билет аваад гээд хүн орч ирэнгүүт л ойролцоод байгаа юм шиг байна. Тэгээ энэ миний ингээд уг нь бичсэн болвол ингээд ярьж өгснөөс гоё байх юм байна гэж бодлоо. Тэгээд түүх мөнхтэй чимдам янз янзын дараа явж байгаа гут чинь яалтчгүй бичдэг ийж яах юм байна. Чаддгүй юм байна. Тэр гоё моментууд чинь өнгөрчтэй юм байна шүү дээ. Тий. Момент чинь ингээд гинтл болоод өнгөрчдөг. Араас нь уцаа гаргаад ихэд уцаарчдаг. Тийм болохоор тэр нөгөө нэг осмогийн нөгөө тээжэндээ зүгээд бичлэгээд байдаг хүмүүс. Тэгээ явж ивэл гоё юм байна да гэж бодлоо. Бааж аминтээ сэтэн 1000 гэлөө. Мэдхгүй байна. Ямар ч үнэтэй л. Тэгээд ингээд яг аялаа явж явах чинь утасаар тэрээ яваад идэх юм байна шүү дээ хүн бас. Нэг хоёр чинь ингээд бичлэгээр утсаа тийг амар уран тусдаг. Утас халж гин. Тий. Халуун амар халж гин, цэнгэн дуусч гин. Дээрээс нь ингээд гал дандаа завгүй явж гин. Гинт юм гаргаж ирж. Би нөгөө нэг хизээ хаан сонирхолтой юм болох гэдгийг мэдэхгүй. Явжангууд гой юм өнгөрөөд гоё ч гэжтэй сонирхолтой юмнууд. Тэр одоо даргон дээр байна. Даргон дээрээс нь Паттайя явах юмнууд хэвчлэн жуулчдаг шиг байна. Энэ миний н олох гэж бас хэцүү байна оо. Ер нь нэлээд цагтаа л явж иж 50 аялахгүй бол. Тийм байна. Бас хэцүү гатрууд байна шүү тий. Одоо тэгээд даламатай иргэдэр очиод гоё амбиа яваа. Сая 7-Eleven-д орсон зоос ер нь юу лээ? Бэлэн мөнгө ер нь ахиух нь л авч явах юм байна. Энэ тийм карт уншин. Гэхдээ 200-аас дээш уншин гэдэг 7-Eleven бол өөр дүнлийг ташсан нэг бодох юм Тий, байна. зарим нь 100-аас дээшээ лэх юм, зарим нь 200-аас дээшээ лэх юм. Карт Ер нь бол тэгэхээр бэлэн мөнгө шүү л гэдэг. ер нь cash is king гэдэг ер нь бэлэн мөнгө ахиугантаа явж байгаа л ер нь картад авах гал үгүй гэвэл бэлэн мөнгөө дараад явж ивэл юм шиг байна. Ер нь ингээд нэг юм 10 гээл тий 10 паундаар идлээ, 40 паундаар идлээ, 20-оор идлээ гэж айгүй хорон юм аа. Тэгэл хямдхан юм шиг ирнэ тэгээд өдөртөө ингээд 100 200 паунд өгчих. Хүмүүс нь бол айгүй найрсаг, үйлчлээ сурцсан, захын кондуктор, айгүй энийгээл ер нь захын хамгаалагч ч гэсэн өчигдөр Uniqlo мөрөх гээд байжсэн. Уучлаарай гэдэг зам тавьж өгөөл хад тийм нэг тийм жижигхэн юмнууд айгүй гоё үнэтэй. Үйлчлэгээ сайтай, энийгээ захын. Тийм болохоор их бас таатай сэтгэл төрж байгаа тийм.
Хөөч иртэрчээд хүлээгээд автобус нэрэхгүй үнэ нэгсэлэх юм. Тэгсэн 2 ингэж цагаас хөдлөн гэсэн. тийм. Одоо 2 болж байна. Автобус авах. Тэгээ билет нэм байгаа. Тэг ингээ 15:30 гэдэг нь очих цаг нь гэж байгаа юм уу? Хөдлөх цаг нь гэж байгаа юм. Арайч хөдлөх цаг нь 15:30 үед биш үү дээ. 2-оос хөдлөөд 3:45-д очих нь гэж онлайнаар бол бичсэн байсан байхгүй юу? Тэгээ 2-оос хөдлөх юуг нь авсан чинь нэг юм сонин. Тэгээд бид нар ингээ автобусаараа юу нь бол хүлээж чинь. Тэгээ хүн нэмэгдээд бид нар миний басандаа багтах юм болов уу гайхаад чи. Автобусны суудлын тооцоо 135 хүн байт юм байна. Чи 20 хүн байна. 20 хүн багтсан юм байна. Тэгээд автобус ирэх болгонд нүдэн ширхт энэ юм болов уу гэж хараад байна. Бид нар бөөнөрөө жоохон гайхацгааж байна. Энд чинь 24 хүний суудалт автобус үстэй. 24 бол бид гэхдээ саяны автобусыг тооцсон 20 хүн байна. Одоо явчихмаар байх юм шиг. Харин тийм. Сонир байна. Ингээд зовгоод буцахтаа таксид гэх юм билүү. Сая бид хоёр хүний 200 бат төлж энэ автобусанд сууж байгаа. Тэгсэн чинь билетэн дээрээ 160 гэж бичсэн байна. 40 батын нөгөө онлайн шимтгэл яасан басан юм давдаг юм шиг юм да. Энэ том юм болов уу гэ. Яа, За. Автобус суул бичээ. Суухгүй бичихгүй байдаг. Тэсээ нэг юу болов? Та автобусанд дараагаа юу? Ийм гоё автобусаар явж байгаа хөтлөр таахгүй. За инглээ. За чи гоё ярьж би. Одоо ингээд тикетнийхаа зургийг оруулчих заяа. Онлайнаар авсан бит хоёр 2 цагт хөдлөөд 3 цаг 45 минутанд очино гэд түрүүн ярьсан баха. За тэгээд ирсэн чинь нөгөө нэг бит хоёр билет харуулсан шүү дээ. 3:30 гээд тавьсан бахаар бит хоёр за энэ очих цагаа бичдэг юм бах та ямар сони ингэ хараа байжсэн чинь 3:30-аас хөдлөх гинүү. Тэг ингээ 135 гэсэн. Тэгээ чинь 2-оос хөдлөх байсан юм чи 2:15 2:20 боллоо. Би тэгээд нөгөө нэг онлайнаар авсан вебсайт руугаа юу ялаа. Асуудал гарлаа гэд ингээ онлайнаар бичлээ. Нэг 2-оос хөдлөх байсан юм 2:15 20 болж байхад чи автобус нь ирэхгүй байна. Юу болсон юм бэ мэдээд өгөөч гээ бичлээ. За тэгээ тэр хооронд нь ингээд тэр онлайнаар авсан тикетэн дээр нь hotline гэд утасны дугаар байж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө нэг баахан хүмүүс бөөнөрөө суугаад автобус хүлээгээд байсан шүү дээ. Тэд нар дундаас ч очиод ингээд та утасны дугаар авсан хүн байна уу? Залгуулаач ээ. Бөөнөрөө залгаад асуугаад үзье гэд тэгсэн чинь нэг нь за байгаа гэж байна. Тэгэхээр нь залгаад тэгсэн чинь ашгүй хүн авч байна. Автомат хариулагч баярлаад хүүе ингээд автобус чи ирэхгүй мүү яасан гэсэн чи өөдөөс нэг ах I don't speak English гэж буцаад тасалчлаа. Тэгээ гайхадгүй ч тэ ямар сони юм бэ гэ. Тэгээ буцаад мэйл рүүгээ орсон чи ашгүй нөгөө нэг юунаас чи хариу ирчих вебсайтны юунаас. Тэгээ авчулчих. Тэгээ тэгсэн чинь хариуных нь имэйлийн скриншотыг тавьчих. Тэгээ юу гэсэн бэ гэсэн чинь биш тэрнээс өмнө би юу яасан. Тэргүүр чи нөгөө нэг ажлын хувцастай хүмүүс яваад байгаа шүү дээ автобусны буудлынхаа. Тэднэр дээр очиод би ингээд 2-оос ингээд юу авсан гэсэн чинь тэр нөгөө нэг шагилдаад байсан билетний газар руу очлгээд энэ гөрөнгөө би очсон. Тэгээ надад ийм тикет өгсөн гэж. Тэгээ 3:30-аас хөдлөх юм биш. Тэгээд би тэгээ онлайнаар 2G захиалсан штэ гэсэн чинь 20 үнэнд дүүрээгүй болвол автобус нь явдггүй маа. Тэгээ ингээд дараачийн автобус ирэхээр 20 үнэ аваа явнаа. Тэгээ ингээд цаг чи ингээд хойшлоод хүлээж илээч. Тэгээ буцаа явж исэн чинь нэг залуу чи ингээд хэдээс авсан гэж би 2-оос авсан тэгээ ингээд байхгүй гэсэн чи би нэгээс онлайнаар цаг авсан тэгээ нэггээ суух гэсэн чинь 20 үнэ нь автобусанд дүүрээд намайг орхио явцсан тэгээ дараачих нь ингээд 30 минутын дараа ирнэ гэж хэлээд одоо ингээд цаг 30 минут болж байна гэ тэгээ тэр залуу хүлээгээд байх тэгээ ингээд тоолсон чинь тэр бид нар яг л 20-оос илүү тэгэнгүүт явах автобус нь ирэхээр алалцаж суух юм шиг байгаа алалцаж суугаад 20 үндэ багтаад цаг гарна хүлээгээд тэгээ дахиад ингээд дараачих нь юу ингээ мэддэхгүй юм шиг байна. Тэгээ буцаж очиод нөгөө нэг онлайн тикетнийхаа юуг харсан чи ашгүй хариу ирсэн. Тэгээ мэйлийг уншсан чи ингэнэ. Автобусны оператор хүссэн үедээ хүссэн цагтаа канселдж болно. Скежүүлээ сольж болно. Тэгээд ерөнхийдөө яхаа болцсон ч хийж болно. Ерөнхийдөө наагаараа уучраад тэгээ таны букинг чинь бол ер нь юу ахгүй шүү. Бандан тас шүү. Буцаалт энэ төр байхгүй шүү. Тэгээ ер нь бол наа уучраалаа гэж. Тэгээ бит хоёр за 2:30 болж идэг 3:30 гээд бүтэн цаг хүлээх юм байна. Хүлээгээ дахиад эднэртэйгээ алцаа суух юм байна. Тэгээ дахиад 2 цаг автобусанд бөмбөг нүдүүлэх юм байна.
Тэгээд битээр чи 11 евро төлсөн тий. 11 евроор гарсан. Тустай байлаа заяа. Ичэнээсээ Бангкокын захын метроны буудлын руу ирчих. Тэг Монгол хоёлын метродод ирчих. За үнийг харъя. Тийм бол хамаагүй юм таа. Тэгээ бит хоёр шууд за зашиг гээд юу захиалаад машин захиалах гэсэн чинь 35 евро гэж байгаа байхгүй юу? Орон нутгийн таксины орон нутгийн бодлоос. тий. Тэгээд тэгсэн чинь бит хоёр одоо байгаа автобусныхаа буудлаас өөр онгоцны буудлал руу яваад тэндээсээ орон нутгийн таксинд суух юм бол тэгээ 35 гээд тэгэнгүүт Grab-аараа шууд хараад үзсэн чинь шууд 45 евро гэж аахгүй шууд үүднээс 42 евро шууд үүднээс авна гингүү за дахиад 2 минутын дараа ирчих. тий. Тэнгүү за дахиад нэг газар руу яваа тэгээ юунд суужсэн шууд Grab-аар наваа авчигээ тэгээд яцглаа. Тэгээд ер нь бол нэг 10 паунд салхинд хийсгэлээ. Бид тэр 10 паунд хойлоо ийш ирэх гэж 2 цаг гарan байгаа. Ер нь бол 2 цаг гарan хийсэж байгаа шүү. Буудлаасаа Амар гоё юм шиг байна. аюу том зайтай. Ингээд тухтаа одоо тэгээ ECT явж байна. Мөнгөтэй бол амьдралын олон асуудлыг шийддэг юм байна. Тэгээ ер нь бол автобус бол дими биш үү? Харамчгүй 2 дахин төлдөг юм биш үү? Тэгээ мөнгө хэмнээ зүгээр автобусаар уу амхал юм штэ гэсэн чинь. Энд Айгуу дураараа идэм байт. 2 hours later. энэ ингэдэг гэж байгаа байхгүй Паттайя дээр хүмүүс мотоцикл ундаг. Тэгээд онгод мотоциклын газрын хүмүүс нь үнэлэх өгдөг гэж байгаа. Үнэлэхгүй үнд маа ууна ингээ түрээслдэг гэж байгаа байхгүй. Тэгэл түрээслүүлэнгуудаа энэ цагдаа нар торгоод тэгэнгуудаа мотоцикл 200-аар түрээслээд цагдаа нар 1000-аар торгочдөг гэж байгаа байхгүй. Тэгэнгуудаа тэгээд 3 хоног уун энэ торгуулаараа гэд тэгээд хүмүүс торгуулаад төлөөд унаад явт юм байлээ. Тэгээ мөнгө салах жуулчдаас мөнгө салах арга болсон байгаа шүү дээ. Сая бүр яг TikTok дээр гарч ирсэн яг тэгдэм байт. Тэгээ юнгууд эдгээр чинь нутгийн хүмүүсээ тоохгүй. Нутгийн хүмүүс нь каск маск юм уу хамаагүй авчлээдэг. Тийм юм байлээ. Яг нүдээр харлаа. Яа нөгөө иш чинь. Таксидад ирсэн. Такси биж ирээд буудалтаа орж ирнэ. Үүд нь гоё юм байна. Үүдийн дараа нь тэгж авчихнэ. Йоо. Дөрөв давхар биш юм ойлоо. Ой, тэгсэн үү. Дөрөв гэсэн юм. Дахиж дахиад заас тэр чих. Шумуулын цаагүй. Шумуул байна уу? Одоо байх баха. Шумуулаас аваад байна. Шумуулын цэсээ ашиглаагүй. Нарны цэсэл амар төрхсөн. Тий. Хотод болохоор юу нэг гайгүй. Шумуул гайгүй. Одоо далаа малтай болохоор шумуул нэг тусах. Тэдика. Тэр чинь гоё байх гад гоё далаа руугаа харсан өрөө мөрөө. Дахиад нь шүү дээ. Ой, тустай. Ой. Ингэж харсан байна. За, оголгорой. За. Үнээрээ зүгтаа харцгаая. Өрөөгөө ихний удаа. Ингэх юм уу? За, чи орох уу? Төрүүлээд. Чи орч. За. За. Манай руу үүднө. Тавчин гоё цэвэрхүү. Өсний тавчин авчихтай юм биш үү? Энийг өмсөд яачих шүү. Оо. Дүүсэн 0 ингээд тустай дүүш. Дүүшнээсээ ингээд шууд цаашаа гарчдаг юм шиг байна тий. Хоо энэ манай өөрөө энэ тэл ба штэ тий. Ваа. Хөө энэ ч яаж онгох юм бэ? Тэгээ яг далайн нь бол харагдчих баахан мод харагдчих юм. Харин тий. Тийм чи ингээд болчихсон дээр юм баантай. Ой. Сашраа явах гэж. Энд чи ингээд би хөвтөж одоо усан дарна. Далаа харагдахгүй. Тийш цаашаагаа л харагдчих. Тэр алхаад ингээд алхаад орчих юм шүү дээ би ч руугаа. Ямар гоё ингээд тий шууд ингээд алхаад далаар руу орчих. Йой. Тий ингээ. Гоё юм бэ. Би ингэж байгаа хөөстө орч байгаа. Би Ингээд харагдчих. би ингээд гэж хөөстө орч байгаа нэг. Яа чи ингээд. Ингээд шарна. Шар. Гоё л харагдчих. Хөөстө ингээд. За happy. Тий. Ишинэ ингээ юм унтлаа. Орнууд нь ямар гоё том юм бэ тий. Энийг өөр ингээд битүү. Хоёулагийн оролт байсан байхгүй юм биш үү дээ. Яана тэгвэл гарч юу аа гэж. Оо амар 0 руу шууд ингээ гарчих тий. Төгш руу гэсэн. Үшүүгээ ингээл орчих. За. Хоёул тэгвэл конвертер аваад гарч. Тий. Ой. Хоёул юу бол USB. Биш үү дээ. USB байна. Флаш байна. Шууд USB-гээ залгачих. Флашаар
Үгүй шүү дээ. Хоёул чинь ситвэсэн шүү дээ. Оо тийм бэ. Зүгээр оролт байхгүй. Юугаа утас мөц юугаа зингэлч гэл юм. Компьютер зингэлж. Энэ юугаараа юу тавьж болох нь вэ? Энэгээр YouTube орох баха. орчхоор юм шиг байна те. Яа за ийм гоо сайхан өрөө. Эндээ бас юм гоё хөөрхөн ширээ нэрээтэй. Юмтай. Бодог юм. Nice. За одоо хоёул овц унараа. Яа да. Happy. Хаа бинти айлгоосоо нөө. Happy. За баярлалаа баяртай. Одоо жоохон байж байгаа манай найз ирж аав нь битэрийг тэгээ танилцуул нэг нэ батайг үзүүлж ууж идэнэ. Архитан зөвхөн. Манай буудлын уртал эвжгэвшин. Swimming pool 8 давхар, fitness 2 давхар. Дотроо пүүлтэй юм уу? Тийм pool 8 давхар гэсэн шүү дээ. Дотроо poolтэй Тэгж чигээр. далаа ингэ шууд чигээр орчих юм байна. Гойна. Ямар ч юм ийм орд өгдөг байсан шүү дээ. Яг ингэ юм аа. яг ингэ зөөдөг өс тээ. Энэ ажилчдын лифт хүм байна тий. Хүлээгээд байх юм. За битэр найз гөлж байна. Би хамгийн сайн найз маань солонгосоо их Чи хамгийн санаастайгаа хаана танилцсан? Аляск танилцсан. Ягаад танилцсан? Хоёул англи хэл сурдаг байсан. Тэгээд зөте yes no you me гэл you go I go гэж бичдэг байсан. Тэгээд битэр хоорондоо шаардлагатай гэсэн. Хоёул англиний анги. Тэгээ манай хүн болохоор их нэртэй. Эхнэр нь хөгшин. Тэгээд намайг их нэртэйгээ хардж тавхиад. Намайг омоогоод. Биш ээ, эхнэр нь Хөгшин. Тэгээд эхнэр нь битэрийг хардаад тахгүй хоёр залуу хоорондоо мессежээд тэгэнгүүт намайг нөхөртөөгөө хардаад тэгээд яаж ил байнга нөгөөж мессеж байнга. Мань хүн тухайн үед ажилгүй хүүхдээ хардаг байсан. Эхнэр нь ажиллаа хийдэг байсан. Би чинь тэгээд ажилгүй бас англи хэл сурдаг байсан. Тэгээд битэр хүүхдийн дагуулаад хоолмол идэл өөрхөн намайг дандаа даадаг. Надад машин барихыг зааж өгсөн нэрэ. Өөрийнхөө машинаа заяа. Тэгэнгүүтээ би чинь дөрмийн өгөөг байгаа шүү дээ. Тэгэхэд суучих би ч ам заагаад гээд мэдхгүй л байхгүй юу. Тэгээд надад дөрмийн шалгалтанд өгөөд дөрмийн шалгалтаа би 6 7 өгчиж гэсэн мөгс бэлдэхгүй I'm here юм. bro гинэ. Тийм үү. Тэгээ энэ найзтайгаа 10 хэдэн жил уулзаагүй. Тэгэл эрхсийг төрөөл явсан. Тэгээд Одоо тэгээд дахиад авах удаа болчих чинь. За ирцэн гинэ. Энэ нэг нутгийн жоох юм яасан. Чи тэгээ явчих. Oh, who are you? What happened to your long hair? To see you. Like 14 years? Yeah, 14, 15 years. Oh, she's recording something. Yeah. Hey, it's been 14 years. Now you look younger than me. To see you. Oh my god. Hi. What happened to me? We brought some tickets for your girlfriend. Yeah? Really? If you don't like something, it's for her. Yeah. Whatever you don't like, because in the back, whatever you don't like, I didn't expect it. Like, I mean,